За өнгөрсөн жил бид нар бараа тогийн зэг дээр ажилласан. За энэ иргэдийн хамгийн их шүүмжил дагуулдаг зүйл бол хог татан зайлуулах асуудал. За түүний нэг нь болох энэ төвлөрсөн хогийн цэг байгаа. За энэ хогийн цэгийг бид нар 2021 онд 60 жил хоримтлагдсан хогийг одоо иж бүрэн дарж булшилсан. За түүнээс хойш гарч байгаа хогууд бол одоо энэ хойно байгаа. За энэ утаа гараад байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. Иргэд энэ дээр нөгөө давхир авах зорилгоор төмөр ялангуяа авах зорилгоор утааг одоо зориудаар гаргадаг. За хоёрдугаарт нь хог хуримтлагдсанаас үүсэж шаталд үүсдэг юм асуудууд гараад байгаа. Тэгэхээр энийг гарах арга зам нь бол техникчүүлээд техникээр 7 хоног тутам 2-оос доошгүй удаа дарж булшлах ажлыг зохион байгуулъя гэдэг хүсэлтийг тухайн байгууллагын удирдлагууд гаргасан. За ингээд аймгийн иргэдийн урлаар энэ төсвөө оруулаад бид нар өнгөрсөн жил батлуулсан. За ингээд үндсэндээ бараа тогийн зэг дээр бид нар иж бүрэн ажиллах одоо орчин нөхцөлийг бүрдүүлж өгч гин гэсэн үг. За 4 машин орох автомашины гараж, за мөн энэ дотор давхрыг дахин боловсруулах цехийг давхар оруулж өгч байгаа. За мөн одоо яг ард харагдж байгаа бульдозер, экскаватор гэдэг хоёр шин техникийг өгж байгаа. За энүүгээр үндсэндээ энд цугларж байгаа хогийн цэгийг 7 хоног тутам одоо булшлах ажлыг одоо тасралтгүй зохион байгуулна гэсэн үг. Урд нь бол өвлийн үйлрэл ялангуяа ажиллах боломжгүй байсан. Техник нь өвөл гаражгүй ажиллах боломжгүй. Тэгэхээр одоо бол машины гаражтай болж байгаа учраас өвлийн улирлгүй 4 улирлын хугацаанд тасралтгүй явуулах боломжтой болж байгаа. За цаашлаад бид нар одоо энэ хойно харагдж байгаа цэг бол аюултай хог хаягдлын цэг байгаа. Аюултай эмнэлгээс гарч байгаа аюултай хог хаягдлыг урд нь бид нар бол шууд булшилдаг байсан бол одоо зориултын зууханд хийж шатаадаг энэ хэлбэр рүү орж байгаа. За дээр нь одоо бараа тогийн зэг дээр бид нар тусгай хүн одоо ажилтны албан хаагч томилж ажилуулад ингээд нийт аж ахуй үйлчлэгнийхэн маань энд давхар авдаг иргэдтэйгээ хамтарч ажиллаад давхар авдаг иргэдийн талбай гаргаж өгөөд иргэд маань давхраа аваад үлдсэн хогийг манай нийт аж ахуйн шууд булах энэ систем рүү орж ийнэ гэсэн. За ингээд энэ ажлаад эхлүүл одоо энд дахиж одоо хог шатах нөхцөл үүсэхгүй. Нөгөө талаараа хогийг одоо бид нар бас гадагшаага ингэж одоо салхинд хийсгэж алдахгүй бах орчныг одоо аюулгүй болох энэ боломжийг бүрдүүлнэ. За тун удахгүй бас энэ хогийн цэгийг тойруулаад хашаажуулах ажил одоо эх 7 хоногоос эхэлнэ. Тэгэхээр энэ хашаажуулаад ажил хийчихээр энэ лөө ямар нэгэн одоо өөр зориултаар мал амьтаа орохгүй байх боломжийг бүрдүүлчин. За ингээд хогийг бол зөвхөн төвлөрсөн цэгт иргэд одоо нийт аж ахуйн зөвшөөрлөлтөөр хаях боломжтой болж байна гэсэн үг. За энэ бүх ажил маань өөрөө өнгөрсөн жилээс хойш ингээд төлөвлөгөөний дагуу худалдаа авах ажиллагаанууд хийгдээд за өнөөдөр энэ ажлууд хийгдээд дуусчих. Одоо бид нар тулгамж байгаа асуудал бол цахилгааны асуудал байгаа. Энийг дархан сумаас одоо цахилгааны асуудыг шийдээд татхаар энд одоо бусад үйлдвэрлэлүүд маань саяны миний хэлсэн ажлууд маань хэвийн жигд явах юм боломжийг бүрднэ гэж ойлгож болно. За энэ бол хотыг одоо хоггүй, аюулгүй байх хамгийн том үндсэн суурь болсон хогийнхоо төв цэгийг цэвэрж янзалж байгаа төлөвлөгөөний дагуу сайжруулж байгаа энэ ажлын нэг гэж ойлгож болно.